Дараагийн мэдээ. За улсын хурлд ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хурлаар эрүүл мэндийн салбарын санхүүжилт, цалин үйлчлэгийн чанарын асуудлыг хэлцлээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нуурсан, иргэд даатгал төлдөг хэрнээ бодит үйлчлэгийг авч чаддаггүй. За хувийн төлбөрөө өөрсдөө гаргадаг болсон зэрэг олон асуудал хөндөгдсөн байна. За Монгол улс төсвийнхөө өндөр хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдагч өөр өгөөж нөлөө бага байгааг гишүүд шүмжиллээ. Мөн тэд эрүүл мэндийн салбарын ажиллагчдын дундаж цалин улсын дундаж цалингаас 200 мянган төгрөгөөр бага байгааг ийм үед иргэдийн төлөөлөл болсон улсын хурлын гишүүд ч цалингаа улсын дундаж болгон бууруулах шаардлагатай гэх санал гаргалаа. Монгол улсын нийт иргэдийн ажил хийж байгаа иргэдийн дундаж цалин 2.7 сая төгрөг байдаг бол ер нь энэ улсын хурлын гишүүн гэдэг хүмүүс улсын хурлын гишүүд энэ ард иргэдийн төлөөлөл юм бол Монгол улсынхаа иргэдийн дундад цалин улсын хурлын гишүүд авдаг бол ямар вэ? Монгол улсын дундаж ажил хийж байгаа дундаж иргэний цалингаар улсын хурлын гишүүн цалинжих. Салбарынхаа дундад цалингаар салбарын сайд цалинждаг байвал ядаж цалингаа сайн мэдцгээх юм биш үү чинь. Сая Баян-Өлгийн аймгийн ярьж 3.5 тэрбум авалгатай юм байна. Энэ гүйцэтгэлийн санхүүжилт гэдгийн сан одоо хувийн эмнэлгүүч одоо зогслоо өдөө байрлал энэ эмнэлгийн эрүүл мэндийн салбарын сайдууд ч одоо 5 жилийн дотор 6 сая солигдлоо шүү дээ. Сайд солигдох болгонд юм хийдэг ингээд бүх алдаа эдгээр хийж байгаа гэсэн. Тийм учраас энийг одоо аваад эрүүл мэндийн салбараа босгохгүй энэ байгууллагаар нь хүнд байдалтай болчихлоо.